За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ганх хуйг 360. За өнөөдөр жинхэнэ нэг дэлхийн нийтийг ингээд шуугуулад байгаа. За Мадура, Содора, за Мадурагийн улс Венесуэл гээд. За энэ улсыг нөгөө ертөнцийн нөгөө хязгаарт байж байгаа. Монгол улстай харьцуулахад нэг жоохон за нэг юм анализ гэхгүй тийм ээ. За ерөнхийдөө юу биднийг хүлээж яах гэдэг дээр бас нэг юм товчхон тодорхой. Ерөнхийдөө энэ талаар судалдаг хүний хувьд бас нэг санал болгоо хэлье. Ямар нэм халуун дээр тийм ээ. За хамгийн эхлээд энэ дээр нэг юм гарчлаа. За уучлаарай жоохон муухай харагдчих магадгүй. Хэд хоногоос алга болчих واخ. За эхэлнэ. За манайханд тийм нэг 2 3 одоо алдаатай ойлголт байна. Ерөнхийдөө манайханд. Тэгэхээр энийг бас нэг жоохон залруулах гэдэг үзье. Энэ болохоор нөгөө Венесуэлийн унсан шалтгааныг гаднаас айгаад. За яаж нөхөр нөгөө Америкууд хоригт тавьснаас болоод Венесуэл гэж улс өнөөдөр ингэ сүнцсэн гэдэг. За үнэхээр тийм болсон юм уу? Энэ дээр нэг юм тайлбар хий. За тайлбарыг жоохон оновчтой, ойлгомжтой байлгахын тулд ийм баг саг жишээ аваад ярив. За Венесуэл гэж улс Америкийн хоригт хизээ орсон гэхээр 2017 оноос эхлээд өнөөдөр чи 2000 одоо 26 он болж байна тийм үү? За Америктэй өөр бас нэг хэдэн улсууд. За ерөнхийдөө нэг юм 10-аас доош улсууд гэж хэлчих болно. За энэ Венесуэлдийн нөгөө хоригт нэгдсэн баггүй. 2017 оноос хойш 10-аас доош улсууд энэ дэлхийн 200-аад улсуудаас тийм ээ. Хоригт нэгдээд за ингээ өнөөдөр Венесуэл хог дээр гарчиж энэ дэлхийн одоо бүр хамгийн хөгжлөөрөө бүр сүүлээсээ за эхний байруудад давхиж байгаа юм улс болчих. За бүр ерөнхийлөгч нь одоо ингээ баригдаад түрээдэрлээ. За нэгдүгээр жишээ. Эндээс зүгээр нэг та нараа ингээд хараад үзээрэй. За хоёр дахь жишээ нь болохоор одоо нэг хоригт орсон улсууд гэх юм бол за дараагийн улс нь нэг Оросын холбооны улс гэдэг байж байгаа. Оросын холбооны улс 2014 онд нөгөө Кремийг хүчээр авсан тэр цагаас эхлээд дахиад хоригт орсон. За энэ дэлхийн нэг 200-аад улсын баг одоо 40 гаруй нь энэ хоригт нэгдсэн байж байгаа. За гисэн чинь нэг Оросын холбооны улс чинь одоо яг энэ Венесуэл шиг ингээд сөхрөөд унах нь байтугай. Харин одоо бүр дайм байлдаа хийгээд одоо бүр юу гэнэ шин зэвсэг одоо ингээ удахгүй оруулаад Украиныг бүр газрын өрснөөс арчин нэтрэгээд. За дээрэс нөгөө Венесуэлийн хилийн ойролцоо байсан нөгөө газрын тосыг нь тээвэрлдэг хөлөг онгоцыг нь Америкууд одоо юу гэдэг саатууснаас болоод за тэгээ энийг тавьж явуулахгүй байх юм бол энэ тэнд байж байгаа одоо энэ дэлхийд ингээ тарцсан байж байгаа Америкийн тэр усан онгоцуудыг жинхэнэ нөгөө далаа живүүл нь инээтэрэгээ занал хийлээд. Товчхондоо юу хэлээд байна вөхөр? Венесуэлээс хамаагүй өмнө гэхдээ хамаагүй олон улсын хоригт орсон Оросын холбооны улс бүр дайм байлдаа хийгээд ингээ яваад бүр нөгөө нэг Америкийг занал хийлээд ингээ яваад байна. Тэгэхээр эндээс ингээд харангуут саяны нөгөө яриад байгаа Америкчууд Венесуэлийг хоригт тавьснаас болоод Венесуэл сүнцсэн юм аа гэж жоох өрөөсгөө сонсогдоод байгаа. За тэгвэл энийг дахиад цааш нь ингээд дэлгэрүүлээ яри. Өөр чи хоригт орсон улс гэхээр нөгөө хойд солонгос гэдэг улс байж байгаа. За хойд солонгос улс чи 2005 оноос гэдэг. Одоо баг 20 жил болсон ба штэ. За баг энэ дэлхийн нөгөө 200-аад улсуудын ихэнх нь хоригт тавьсан. Гисэн чинь хойд солонгос ингээд Венесуэл шиг сүнүүд унтсан юм үгүй. Яг л нөгөө атгсан гар шиг байдгаараа байж л байна. Нөгөө ярьдгаа ярьсаар л байна. Нөгөө нэг зэвсэг мэвсгэ хийсээр нөгөө буужин муужингаа туршсаар л байна. Тэгээ эндээс ингээд дүгнэлт хийхэд Америкийн хоригт орсноос болоод Венесуэл сүнцсэн үгүй л арай л бас үгүй сонсогдоод байгаа. Дахиад нэг дүгнэлт хийлээ. Хойд солонгос улс 2005 оноос эхлээд энэ дэлхийн баг бүх улсууд хоригт тавьсан. Хойд солонгос байдгаараа байж л байна. 2014 онд за энэ дэлхийн 200-аад улсаас бараг 40 гаруй нь Оросын холбооны улсад хоригт тавьсан. Гэтэл Оросын холбооны улс байдгаараа байж л бүр дайм байлдаа хийгээл үзэд тараал яваад байна. Гисэн чи бүр энээс үлд 2017 онд энэ дэлхийн 200-аад улсаас нэг 10-аад нь хоригт тавьсан Венесуэл яагаад сүнчүү. Тэгэхээр энэ дээр зүгээр товчхон ингээд та нар ингээд хар ухаанаар дүгнэлт хийгээд үзэхэд Америкийн хоригоос болоод Венесуэл сүнцсэн маа гэвэл тийм биш байгааз. Тэгэхээр энийг нөгөө нэг Америкийн хоригоос болоод Венесуэл сүнцсэн маа гэж яриад байгаа нөгөө их мэдгч нарт ингээд нэг зориулж. Тэгээ та нар өөрсдөө жоохон дүгнэлт хийгээд үзэн үз тийм ээ. За нэгтгэн. За хоёр дахь нь болохоор Венесуэлийг
Нөгөө гадаад хүчин зүйлээс болоод. Одоо тухайлах юм бол нөгөө гадаад хөрөнгө оруулагч нараас болоод сүнцсэн маа гэд. За тэгэхээр яг юу болсон гэхээр ерөнхийдөө нөгөө их мэдгч нарын одоо ярьдаг юм нь болохоор нөгөө нэг амар эдийн засгтай холбоотой тайлбарлал. Зүгээр товчхондоо бол нөгөө нэг үндэсний үйлдвэрлэгч юу илээ? Үндэсний одоо нөгөө нэг том компаниудаа төрд авснаас болоод Венесуэл сүнцсэн маа гэд. За гэтэл яг тийм юм болсон юм. Энэ дээр дахиад нэг юм тайлбар яригдах. За Hugo Chavez гэд нөгөө одоо бүр зарим хүмүүсийнхаар бол супер хөвсгөлч гэд. За бүр одоо үндэсний баатар Энетрэ гэд. За Hugo Chavez-ийн үед яасан гэхээр Венесуэлээс нөгөө хөрөнгө оруулагч нараа бүгдийг нь хөөгд гаргацсан. Эднэргүй бол Венесуэлчууд жинхэнэ цэнгэлийн малдаа түрх гээд байна гэд. За хөөгөө гаргасан. За гаргасны тань одоо нөгөө тэр үед тэнгэрээ одоо вэ нөхөө яах вэ? Тэр үед нөгөө нэг Венесуэлийн одоо газрын тосны үн энэ дэлхийн зах зээл дээр бүр супер өсөлт үзүүлсэн. За ингээ өсөлт үзүүлэнгүүд яах вэ гэхээр нөгөө нэг олсон мөнгөө ёстой жинхэнэ нөгөө баруун солгоогүй цацаж эхэлсэн. Нөгөө арт түмэндээ харж гэнэ нөгөө гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөгд гаргацсан чинь одоо ингээ Венесуэлчууд жинхэнэ жаргаж байгаа үзгээд. Одоо нөгөө жинхэнэ манахаар бол ёстой нөгөө нэг хотго тавилгүй мах идэд хундаг тавилгүй дар суугаад Венесуэлчууд ингээ бүр цэнгэлээ манлаад өрөөд инээ Hugo Chavez-ийг ёстой нэг жинхэнэ ухаантан гэн магтаад зөв бодлогын ингээд за ёстой нэрээ нэг Венесуэлчууд жинхэнэ жаргаж яажээ. За гисэн чи цаг цагаараа байдгүй цахилдаг хөхөөрөө байдгүй. Нөгөө гадаа зах зээл дээр газрын тосны үн нав сунж. За гисэн чи яасан? Венесуэл гэж улс нөгөө төсвөө бүрдүүлж чадах байсан. За гисэн чинь нөгөө үндэсний удирдагч нөгөө мундгууд их мэдгч нар Венесуэл яланчууд яасан гэхээр бүх юм зүгээр байна. Болж байна. Бид нэр даваад гарна гэд. Ард түмэндээ ерөөсөө нөгөө нэг жинхэнэ үннийг хэлхээс нуугаад тэд нар яасан гэхээр зүгээр л мөнгө ингээд хэвлээд бүх юм болж байна л гэд. Нөгөө нэг хутга тавилгууд махитад хундах тавилгууд ар сууд гээл үргэлжлүүлсэн. За ингээд цаас мөнгийг одоо бүр өстө ингээд зүгээр л ингээд өдөр болгон шуудаагаар үйлдвэрлээд байхаар үр дүнд нь яасан гэхээр нөгөө инфляц гэж юм нь за бүр өстө бүр одоо супер биш бүр хипер дипер одоо юу гэдэг бүр Монголд үзээгүй супер инфляц үс. Тэгэхээр үр дүнд нь яасан гэхээр эрх баригч нар энэ үндэсний үйлдвэрлэгч нар гээд нэг хідэн нөхдүүд одоо нөгөө манахаар ярьдаг штэ. Хідэн нөхдүүд одоо чи карт өмнөөс шулаад өөрсдөө үн тогтоогод болохоо ил. Тийм учраас яах вэ гэхээр энэ дээр хатуу хяналт тавиад өгнө гэдэг. Үнийг одоо хүчээр барьсан. Хүчээр барьснаас болоод яах вэ? Нөгөө үндэсний үйлдвэрлэгчд нь бүгдээрээ хамраараа газар шааж унсан. Бүгд дампуурсан. Тэгээ юу ч үйлдвэрлэхэ байгаад эхлэхээр яах вэ? Гадаадаас юм авч эхэлнэ. Гадаадаас импортоор авахсан чинь яасан? Мөнгө байхгүй. Тэгэхээр яасан гэхээр эрх баригчид гадаадаас орж ирж байгаа импорт болгон дээр маш хатуу хяналт. За бараг л бидний хизээж үзээгүй хараагүй бүр хатуу хяналтыг тавьсан. Үр дүнд нь яасан гэхээр авилгал гэдэг бүр зүгээр л цэцэглээд явцсан. Дахиад хэлий энэ дэлхийд бидний үзээгүй авилгал гэж юм. Тэгээд ийм болохоор яах вэ? Венесуэл гэж улс хамраараа газар шааж унах нь ойлгомжтой болсон. Угаасаа шаагаад унтсан. Бүр зүгээр л ингээд сапирц. Тэгсэн чинь улс дотор нь мэдээж хэрэг одоо ингээд маргаан сарган гарч эхэлдэм байгаа сте. Яваач зайлаач инээ тэрэнгүүд. Тэгэнгүүт нөгөө удирдчихсэн хүмүүс чинь уг нь суудлаа тавьж өгөө зайлаад өгөх ёстой байтал нөгөө их орончид нөгөө Венесуэл яланчууд яасан гэхээр бүр нөгөө нэг эцэн үе яана гэдэг үлээ бүр зүгээр гүрийцэн. Тэр улсад хүний эрх хэрэгчлөө, тэр ардчлал, сонгуул, монгол гэсэн ойлголт бүр ерөөсөө байхгүй болсон. Эсрэг ярьсан болгоныг хатуу мөрддөг шахдаг болсон. Үр дүнд нь яасан гэсэн чинь сүүлийн ганцхан жилийн дотор 8 сая хүн нь гадаадад дөрвцэн. Уг нь улс нь бол 28, 30хан сая хүнтэй газар шүү дээ. Тэрний 8 сая нь сүүлийн ганцхан жилийн дотор гадаадад дөрвцэн.
Тэд нэр хизээж эргэж ирч чадгаагүй. Эх орондоо очих юм бол зүгээр ингээд яваад өгсөн. За тэгээд эх оронд нь нөгөө ямар тарих угаалт болсон гэхээр ерөөсөө энэ бүгдийн эсрэг одоо ийм болж байгааг нөгөө нэг империалистууд, нөгөө нэг Америкууд, нөгөө нэг Европууд хориг тавьснаас болоод ийм болчлаа. Тэгэхээр тэдний эсрэг эцсээ хүртэл үүсгэх хэрэгтэй, дайтах хэрэгтэй. Тэгээ Мадурогийн дэглэм болвол энэний эсрэг одоо жинхэнэ бат зогсож байгаа супер гэсэн тарих угаалтыг зүгээр л өдөр болгон цацаж эхэлсэн. За гэсэн нөгөө талд нь. За энийг ярихаас өмнө эндээс ингээд үндэслээд үзэнгүүт юу болсон бэ? Венесуелийн өнөөдрийн одоо жинхэнэ газар шааж унсан шалтгаан хинээс болсон харагдаж байна уу? За нөгөө талаар Америк нэгдсэн улс гэдэг. За нэг бас нэг хэдэн улсууд байгаа, нэг 20 тавьсан улсууд гэдэг. Тэд нар анхааруулаад байсан. Ингүүл тгий шүү, тэгвэл тгий шүү. Ингүүл ингэ шүү. Бүр эцэстээ аргаа борсон. Тэгэхээр эхлээд нэг хориг тавиад үзье. Тэгээ болохгүй байх юм бол цэргийн хүчээр асуудлыг шийдэг. Дахиж ороод ерөнхийлөгчийг аваад гараад ирсэн. Их нэртэй аваад гараад ирсэн. Авгаахтаа бүр энэ дэлхийд байхгүй бүр супер ажиллагаа гэж байгаа шүү. Нөгөө нэг улс нь болохоор одоо нөгөө нэг бүр хамгийн сүүлийн ингээд одоо энэ дэлхийн одоо мэдхгүй тэр буужингаас хамгаалах систем, агаараас хамгаалах системийн хамгийн супер үйлдвэрлэгч Орос, Хятад гэдэг тентгийн хамгийн супер бүтээгдэхүүнүүдийг аваад тэгээ бүр хотынхоо төвд аваачаад ингээд инсталл залгацсан байсан. Тэр нь зүгээр 24/7 гэдэг өдөр шөнөгүй ажиллаж байсан. Бараг л зүгээр гадны дайсаа ороод ирэх юм бол угтаж аваад замд нь үгүй нэ гэжсэн. Гисэн чинь Америкийн цэргийн хүч орж ирээ 3 цагийн дотор нэгч хүний одоо амь нас эрсэлгүйгээр зүгээр л ногоон гэрлэр дахиж орж ирээл нөгөө цөмийн байгууламжуудын бүгдийн толгой дараалж бүгдийг нь устгаал ерөнхийлөгчийн ордон руу зүгээр л хэдэн нислэг дэрэг дахиж очиод ерөнхийлөгчийн ордон дээр буусан цагаас эхлээ 27 минутын дотор гэ боддоо та нар бараг л хүрэл сүхийг гаргаж ирэхэд бараг юу илээ хамгийн сүүлд чи инквайрийг нөгөө нэг оймсын годлуулж гаргаж хэдэн цагтаа очлоо хэдэн цагийн ажил боллоо тэгсэн чинь бүр энэ дэлхийн хамгийн супер агаараас хамгаалах системтэй хамгийн супер хамгаалттай ерөнхийлөгчийн ордныхоо доор бүр супер нөгөө нэг бункер гэж байгаа байхгүй одоо бараг л газар хөдлсөн ч гал шатсан ч амьд гарахаар тэгээд улсынх нь хилээр орж ирээд бараг 3 цаг одоо бараг л хэдэн 100 тонн бөмбөг хайж яхад одоо бараг л зүгээр ингээд юу ядг юм бэ ямар хөө унтах нь байтугай зүгээр л тэр газар ингээд хөдөлж байгаа юм шиг дөргиж идэм тийм их бөмбөг хайхад тэгсэн чинь Мадуро яасан зүгээр л ордонтоо унтчихсэн гэж боддоо тэгээд тэндээс ингээд бөмбөг хаяа дэлбэлээд ингээд ордон руу нэрж хооронд нь уг нь бол тэр нөгөө бункер руугаа гүгээд орч болно шүү дээ. Тэр тэргүй өөрийнх нь байшингийн доор гисэн чи тэндээ ороогүй. Зүгээр л унтчихсэн. За нэг иймэрхүү юм болоод өнгөрсөн гэж байна. Тэгээд энийг ингээд яагаад ингээд яриад байна вөхөр нөгөө манайхны их мэдгчдийн яриад байгаа шиг. Америк гэж улс хориг тавьснаас болоод Венесуэл сүнцсэн маа гэдэг. Энэ бол нэг жоохон өрөөсгөл байгаад байна. Хоёрдугаарт нөгөө нэг төрийн өмчийн компаниудаа хувьчилж авснаас болоод Венесуэл сүнцсэн маа гэдэг. Тэр бас нэг их мэдгч нар яриад байдаг. Бас дахиад нэг жоохон буруу байгаад байна. Тэгээ энэ дээр дахиад нэг юм нэмээд хэлэхэд одоо нөгөө төрийн өмчийн компаниудаа хувьчилж авснаас болоод ампуурчт юм бол одоо энэ дэлхий дээр нөгөө Норвег юу илээ бас Голланд ч үлээ. За ямар ч байсан Норвег. Одоо нөгөө энэ байгалийн баялагын компани хувийн бараг 60-70% нь төрд авцсан. Гисэн ирнэ тэнд улам цэцэглэл, улам амьдрал баталгаажаал яваад байдаг. За Сауди Араб гэдэг байж байгаа. Энэ дэлхийн одоо бараг тэр нөгөө нефтийнхаа тэр газрын тосныхаа үйлдвэрийг тэр чигээр нь 100% төр эзэмшдэг. Тэгсэн ч гэсэн дампуураад унчихгүй байгаа л байдаг. Тэгсэн чинь Венесуэл зүнц. Тэгэхээр нэг иймэрхүү юм байна. За энэ яриагаа ингээд Венесуэл дээр ингээд дуусгая. За одоо Монгол руу ор. За Монгол руу орсон чинь Монгол гэж нэг инээдтэй болсон. Үнэн инээдтэй. Та нар ингээд бодоод үзтээ. Одоо саяны Венесуэл гэдэг хоригт ороод хэдэн жил тэлсэн байна. Оросын албаны улс 14 оноос хойш хоригт орсон ч гэсэн одоо дайн байлдаа хийгээд дахиад байна. Хойд Солонгос 2005 оноос хойш сүүлийн 20 жил одоо энэ дэлхийн баг бүх улсуудын хоригт орсон ч гэсэн байгаад л байна. Тэгсэн чи ямар ч хоригт ороогүй. Хизээч хоригт ороогүй. Монгол улс ерөөсөө урагшилдаг. Байгаад л байдаг. Тэгэл нэг
Ирэх баригчт нь тэнд нөгөө гүлэг төөрүүлэх гээд. Гүлэг төөрүүлэл. Ард түмэн яг гүлэг шиг төөрөөл. Тэгсэн хэрнээ муугаа мэдхгүй. Энэ дэлхийн улсууд тэгсэн, тэр нь тэгсэн, ингэсэн, ийм шалтгааны улмаас ингэсэн ерөөсө мэдхгүй юм байхгүй. Тэгсэн хэрнээ Монголд яг юу болоод байгааг мэдж байгаа хүн ерөөсө байхгүй. За яагаад гүлэг төөрүүлээд? Дахиад ижиж шиг аваад. Одоо та нар энэ тентиг ийм хөөрхөн гүлэг одоо юу гэдэг наран туулын зах дээр ч юм уу гараа явах гудамжинд энэ тент нэг гүлэг. Та нар зүгээр л юу лээ нөгөө нохоо гэж юу гэдэг үлээ. Ингээл жоохон ингэхтэл зүгээр сүүлээ шаруулцаал гүүгээд ир. Тэгэл гүүгээд ирэнгүүт нэг жоохон сүд олоолгол. Тэгэл нэг бид нар чи ярьдаг шүү дээ. Вау. Нөгөө мөгөлгөч жоохон сүд олоолгол ингээл аваа явах юм бол алах гэж байгаа юм уу? Юу авах гэж байгаа? Одоо бөөмөд. Зарах гэж байгаа юм уу? Эсвэл аваач хог дээр хаях гэж байгаа юм уу? Төөрүүлэх гэж байгаа юм нөгөө гөлөгч мэдж байгаа юм байхгүй. Сүүл нь шаруулцаал дагаал гүүгээд байдаг. Нөгөө сүүл ууж явж болоо тийм үү? Тэгэнгүүт нь яадаг вөхөр? Нөгөө мөгөлгөч чинь жоохон нуруунд дээр нийлээл. Яа удахгүй. Чиста том банкар болно. Янзын гой банкар болно. Сүрлэг сайхан банкар болно. Тэгэнгүүт нь хоёлаа яста. Хөвсгөлийн тайвар дээр очиод нөгөө нэг хамгийн том чонуудыг яста бүгдийг нь зүгээр хоёлаа зүгээр яста бариад базаад бодоо олгоод гэнэ. Тэгэнгүүт нь ах нь яста яах вэ гэхээр тэр Англиас, Швейцараас юу гэдэг энэ дэлхийн тэр хамгийн супер дизайнеруудыг бүр мөнгөөр зодож авчирч байгаад нөгөө нэг алсан чоноохоо тэр арьсаар нэс амар гоо шүүп хийгээд тэр шүүпээ аваачаад Америк руу ахын зараад Америк мөнгө олоод тэгээ олсон мөнгөөрөө буцаж ирээд чамаг нөгөө мөгөөлгий чи баг хаан бууцад өдөр болгол хаан бууц идэвлэн инээтрэг нөгөө мөгөөлөгч хөөрхөн амт сүүлээ шаруулзуулаад хилээ ингээл дагаал гүгэл яг л тэрэн шиг нөгөө манай ирэх баригчд одоо ингээ хүчээ нэгтгэхгүйээс алах гад байна. Одоо манай нам ялвал алах гад байна. Гараад ирэх юм бол юу вэ? Шүхэр юу билээ? Шүглгээд баахан 5 иш ажиллагаа. Шилэн ажиллагаа зохиох гээд байна. Одоо ингээд ингэх юм бол энэ тэндээс тийм хулгайчнарыг авчрах гээд байна. Авчрангуудаа бүгдийн шоронд хийгээд бүх хөрөнгийг хурааж аваад тэгээ ард түмэндээ тарааж өгөх гээд байна. Эсвэл энэ тэнд байж байгаа нөгөө байгалийн баялаг одоо юу вэ? Хөрөнгө оруулсан хідэн нөгөө бүгдийг нь хөөж гаргаад оюу толгоогоо бид нар өөрсдөө амар их мөнгө олонгуудаа ард түмэндээ хувааж өгөх гээд байна. Ингэх гээд байна, тэгэх гээд байна. Одоо яг ингэх гээд байна. Одоо энд хийгээд байна. Удахгүй ингээ метро барих гээд байна. Метроныхоо нөгөө юу вэ? Энэ тэнд нөгөө баннер тавиад л судалгааг нь хийж энэ тэнд шон зоогоол. Одоо хөрөнгө оруулагчтайгаа ярьж байна. Одоо газраа сонгож байна. Удахгүй ингээ барьж чинь хамгийн сүүлийн юм барьж чинь. Ингээд ингээл нөгөө гөлөг төөрүүлсээр байтал нөгөө сонгуулах нь хугацаа дуусчихна. Нөгөө ард түмэн яах вэ гэхээр яг л гөлөг шиг төөрөөл. Ингэх гээд байгаа юм байна. Тэгэх гээд байгаа юм байна. Ингээл гөлөг шиг. Тэгээд одоо ингээд хараа. Одоо ингээд бичлэг үзээ сууж байгаа. Энд та нар нэр гөлөг шиг байна. Гөлөг гэд хэлчихвэл бүгдээрээ уурал. Чи юу яриад байгаа юм гэж ирээл. Бараг л чи байгаа газараа өхөөрөө ясаа тавиараа гэж ирээл. Бид нар чи гөлөг биш бүр тэнгэр заяатай гэж ирээл. Юун гөлөг бараг банкар нөгөө нас буйг үүдсэн банкар бүр эр банкар юу илэг арай гоё инээ. Бүр цаашлаа бүр юу илээ нөгөө бүтээч он мон хөгч он мон гэл. Чингисийн чон мон гэдэг ингээ яриул бүр инээгээд. Тэгэл нэг ийм л уусан. Тэгээд ингээ мууга мэдхгүй лээ. Энэ тэнд очиод Венесуэлийг яриад буруу зүг шүүгээд ингэсэн тэгсэн гэдэг ингээ шалтгааны ин яриад. Нэг ийм л ингээд улсууд байна. За нэг Венесуэлийг яриажсэн ч одоо бүр гөлөг болоо яваад. Яриа маринд ороод. Маш олон хүмүүсийн дургу хүрэж байгаа, хуурыг хүрэж байгаа. Гэхдээ өнөөдөр бид нар адаглаад яг хаана яг ямар позишн юу лээ байгаа гэдгийг уг нь мэдчихвэл амар аахгүй. Бид нар ч одоо гөлөг шиг амьдраад байгаа юм байна гэвэл одоо гөлөг чинь юу вэ? Гөлөг одоо юу гөлөг шиг гөлөг амьдрах байранда байраа жижигхэн байр бариад жижигхэн юм чи жижигхэн хоолоо бэлдээд жижигхэн юм чи нэг хоол газар явахгүй байх гэдэг нэг ойр зураа ингээд тэгвэл уг нь зардал мардалтай амар штэ. Тэгтэл гөлөг байжээж би өөрийнхөө том нохоо гээд хөгчөөн гээд бүртчөөн гээд заавал би том байшинд амьдрах хэвээр том уулын орой дээр харах хэвээр хүн болгоо айлах хэвээр гээд ингээд хэмжээнээс хэд дахин юм яриад ингээд өөрийнхөө нэг байгааг үннийг мэдхгүй ингээд хэд дахин томруулж гарч нөгөө зардал мардал нөсөөд ингээд аюу хэцүү болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би зүгээр энийг ингээд тийм ээ ард доромжлоод байгаа юм биш, ёжлоод байгаа юм биш зүгээр ядаж бид нар байгааг нь мэдчихээсэй.
Тэгээ цаашлаа явах юм бол нэрх баригчд гэдэг. Нөгөө нэг гүйлэг төөрөл яг л хэвээрээ. Одоо бүр цус орцсон гүйл бүр уурлаад одоо бүр аюул болох. Нөгөө аав хүү хоёр ч одоо бүр нөгөө төрийн 3 өндөрлөг. Одоо бүр нөгөө хүчээ нийлүүлэл одоо бүр хүч нийлүүлэх биш одоо бүр ингээд аав хүү хоёр нь одоо бүр нөгөө төрийн 3 өндөрлөг. Одоо дээрэс нөгөө ерөнхий сайд гэдэг одоо бүр аавынх нь бүр одоо баруун гар best body нөгөө брон одоо ингээд баг ингээд төрийн 3 өндөрлөгийг батцчлаа шүү дээ. Тэгээд одоо Монгол улс хөвчих юм уу? Яагаад аав хүү хоёр гэж байгаа мэдж байгаа биз? Улсын хурлын дарга учрал. Уг нь нөгөө намын дарга болсон. Уг нь бол намын даргач ерөнхий сайд болох ёстой. Гэсэн чинь нөгөө аав нь зүгээр чи улсын хурлын дарга болчих. Аав нь бол тентийг нэг хэрэг мэдлгүй юм шиг бэлэг дэмдэг юм шиг мөртлөө. Ингээ нэг царайлсан ирнэ. Зүгээр нэг улсын хурлдээ орж ирэнгүүтээ нөгөө ерөнхий сайд нөгөө нэг оюун эрднийг эсвэл нөгөө улсын хурлын дарга амар байсгалаг явуул зайлуул. Загнаал ерөөсөө тэгээд баахгүй зүгээр хоёуланг нэг өдрийн дотор пүнкэл явуулчихдаг. Амар их мэдлэлтэй. Тэгэл дараа нөгөө ялсан намын дарга нь ерөнхий сайд болох хэвээр зүгээр чи очиж улсын хурлын дарга бол. Чи ерөнхий сайд. Тэгээ нөгөө улсын хурлын дарга болсон нөгөө нэг нөхөр нэг ном бичсэн санаж байгаач нэг амар мундаг ном бичсэн. Амар нөгөө бестселлер бүр Монголд хамгийн их зарагдсан байлгүй бодвол тэр номон дээр бичсэн байгаа шүү дээ. Аава гэж уддаг. Тэрнийхээ бүр шалтгааныг нээсэн. Санаж байгаач нөгөө нэг ухаан алдаад бүр амар удаан олон сараар бүр ингээд ухаан орохгүй байжсэн чинь Солонгост ингээ ухаан орохгүй ингээд байжсэн чинь тэгсэн чинь одоо хүрэл сүх очсон тэр эмнэлэг дээр. Тэгэл хүрэл сүх ороод яг толгооныхын тэнд ингээ зогсон чинь нөгөө ухаан орохгүй олон сар байжсэн. Нөгөө учрал чинь гинт нүдэ нээсэн. Энийг нь би яриа өчтөр номон дээр нь тэгээ бичсэн байгаа. Тэгэнгүүт нь ихнэр хүүе эсэрчлээ гэл зураг авъя гингүүт хүрэл сүх зүгээрээ миний хөө. Энийг бүр дараа нь би зүгээр болохоор нь үзүүлээрэ гэл гараа явцсан. Одоо нэг Есүс юм уу хайши. Та нар бодож гинөө. Ингээ ухаан орохгүй ингээ бүр хідэн сар болж байсан. Хүрэл сүхийг очиод толгой дээр нь зогсонгууд ухаан орсон гэд. Тэгэнгүүт чи одоо нэг учралч сэрэнгүүтээ би ааваа гэж боддог гэд. Гү одоо хөөрхөө дарахгүй л баг та. Угтаа бол нэг өөрийнх нь аав нь одоо нэг тэр Солонгост хідэн сар байх тэр им тан инээ тэрэ гэдэг одоо баг нэг туулын мөсөг 7 шахаж олсон гэдэг хідэн цаасаа нэг өгжээжл тэр хүнийг одоо нэг амийн торгоосон байлгүй дээ. Гэтэл нөгөө хүн нь нөгөө хүрэл сүх орж ирээд толгой дээр нь зогсоод ингэсэн учраас чи дээр сэрээсэн гэж бодоод байгаа. Тэгээ тийм учраас би ааваа гэж боддог. Хөөх юм нэг жиг оригинал аав нь юу гэж боддог бол. За тэгэл чимээгүүлээд байгаа. Тэгсэн чи одоо аав нь ерөнхийлөгч болсон. Хүү нь улсын хурлын дарга болсон. Нөгөө баруун гар нь best body ерөнхий сайд болсон. Тэгсэн ч гэсэн Монгол хөгждөг. Нөгөө нэг төрөө хилээд байна. Нөгөө нэг хоригт орцсон бүр ингээ хоригт ороод 20 жил болж байгаа 10 жил болж байгаа улсууд нь дайм байлтаа хийгээд буужин хийгээл яваад байхад ямар ч хоригт ороогүй Монгол нь байхгүй. Бүр хүч мүчээр нэгтгэхэд ингээд бүр гоё болчиход байхад байхгүй. Яг л хэвээр. Тэгэл хилдэг ярьдаг юм нь болохоор амар гоё шалтгаан ирнэ. Тэгээ тэр нь болохоор нэг ковидоос болоод дэлхийн нийтийг даргасан. Амар ковид гарснаас болоод эдийн засаг ерөөсө болохгүй, урагшлахгүй. Монгол сэргэж өгөхгүй. Бүсээ чангалаараа удахгүй гоё бол. Нөгөө нэг ковид нь дууссан. Тэгсэн чи дараагийн шалтгаан Орос Украины дай эхэлснээс болоод. Одоо та нар тэр ерөнхий сайд оюун эрднийг хэлж байгаа. Ийм хүнд хэцүү үед, ийм амаргүй цаг үед яста бид нар тултаал болгоод байна. Одоо нэг жоохон бүсээ чангалчих юм бол гоё болно. Тэгсэн чи одоо ингээ сайхан шалтгаан гараад ирсэн. Америк, Венесуэл хоёрын дайн. Одоо та нар тун удахгүй. Америк, Венесуэлгээ дэлхийн нийтийг хамарсан ийм эмх замбраагүй ийм байдал донд. За яста бид нар яста жинхэнэ супер ажиллагаа явуулж байгаа учраас өдий зэрэгтэй байж шүү монголчуудаа бүсээ чангалаар. Тэгэл нэг шалтгаан хайсаа эн тэндээс юу басан? Нэг ийм л усууд. Тэгэл ард түмнээ болохоор нэг гүлэг төөрүүлж байгаа юм шиг. Нөгөө ард түмэн яг л гүлэг шиг ингээл төөрөөл. Нөгөө гүлэг яадаг үлээ. Гингүүтэл ингээл сүүлээ шаруулзаал ингээл гүүгээд ирдэг. Жохон сүйд олоолгочих гутал ингээл хаашаа чамаагүй дагаал гүрчдэг. Яг л тэр шиг. Тэгэхээр их мэдгчтэй энэ тентгийн тэр улсуудын ийм тийм том шалтгаан инээ тэр юу байхын тулд наад монголч юу болоод байгаагаа л жоох ярмаар байна тийм үү.
За нэг үг олдоод үхэр олдоод одоо бүр нэг Венесуэл ярьжсэн чи одоо бүр сүүлдээ бүр учрал руу орсон явчих. За болио. Ингээд дуусгая. За миний хувьд энийг YouTube-ийн нэг сууг нээсэн байж байгаа. Сууг дээр ер нь одоо бүр байнга видео бичлэг оруулна. Байнга оруулна. Та нар сайхан дагаад. За тэгээ илүү дутуу санаа оноо байх юм бол комент бичээд тэгээ бас нэг энэ бичлэгийг үзүүлээ харуулъя гэсэн хүн амтан байна гэвэл бас бичлэг шеэр хийгээд ингээд түгээгээд өгөөрэй. Тэгээ би нэг ослохгүй нэг хилийн цаана байгаа учраас ямар ч байсан одоогор ингээд нэг бичлэг хийгээд энэ эрхвэрчтийн талаар нэг жоохон ч гэсэн яриад байна. Монголд байсан бол яг л тэгэл гүйлгшгэл байхгүй болохгүй л дээ. Яг л нэг монголчуудын нөгөө одоо нэг хүн болгоо юм 2 аккаунттай Facebook-ийн. Тэгэл нөгөө эрхвэрчтийг ингээд нэг магтах барих инээ тэрэ болохоор жинхэнэ нэг ойрог аккаунт гой зурагтай гой нэртэй тэрийг оруулж ирээд өстө манайхан өстө янзын гоё хөгжлийн маллаад өстө зүв бодлого инээ тэр нөгөө нэг жинхэнэ нөгөө Цэдэн бол даргын авгаа их ухаанаар бид нар урагшилж яах гэдэг шиг л ингээл гоё комент бичээл. Тэгэнгүүтэл галс нөгөө уур нь хүрээл угаасаа уур нь өрнө шүү дээ. Амьдрал нь юусоо болохгүй байгаа юм чи. Тэгэнгүүтэл өстө галс нөгөө аккаунт лого аваад тэгэл нөгөө нэг хуулих аккаунт хуулих зурагтай хуулих нэртэй аккаунтнаас альстаа. Яаста хүн болгоо ийм 2 нүртэй. Одоо ингээд комент хийж байгаа та нар хүртэл ингээд хараар дандаа нэг юм худлаа зурагтай хуулих нэртэй титр бүр ингээд лаг юм яар. Хүн хараан зөвхөн бүр өстэй. Яад бүр үнэхээр болохгүй ингээд одоо би бол тэдрийг ойлгож байна. Одоо тэдэр юу ч бичээд намайг ингээд гомдоогоо доромжлоод харлуулах гээд би бүр тоохгүй би та нарыг бүр ойлгож байна. Бүр та нарын оронд байсан бол би яг ингээд явах байсан. Тийм болохоор би ерөөсө блоклохгүй. Зүгээр та нар ингээд нөгөө тороолоо те. Тэгэл нэг уур муураа гаргаад тэгээд ингээд нэг ийм хараа зөвхөд комент өчээд байж. Тэгээ уур муур чинь жоохон гарч байгаа бол жоохон тайвширж байгаа бол за тэгээ болоо доо тийм ээ. Одоо гав үгийг харлуулад гоё болж байгаа бол тэгээд болоо доо. Тэгээ Монголч гэсэн байсан бол одоо би ч гэсэн байсан бол би бас яг ингээл явах байсан баг. Тийм болохоор угаасаа ингээд ойлгож байна. Бүгдийг ойлгож байна. Тэгээ одоо юу гэмээр юм те 26 онд одоо ядаж Венесуэлээс дээр байг гэмээр юм уу? Одоо бөөм хэлэх ерөөлж олдохгүй. За бүр энэ бичлэг бүр дэндүү удаан болчлаа. Яаж яагаад энэ дээр нэг ийм гарцсан чаа. Санаа зовоод ах хүмүүсээс. За баяртай манайхаа. Бичлэг таалагч нь таалагдахгүй нь эсвэл арай дэндүү муухай болоод байна уу? Яагаад вэ? Зүгээр сайхан комент бичээрэй тэр хууль аккаунт энэ тэрэ хамаагүй. Зүгээр бичээрэй. Над руу мессеж бас явуулж болно. За баяртай.